Hey guys, за тэгэхээр энэ удаагийн видео маань машин дотор эхэлж байна. Тэгээд үндсэн сувг дээр бичлэг хийгээд айгу удсан байна. Даван гаргаад ямар ч байсан бичлэгүүд хийнэ гэсэн бодолтойгоор одоо төлөвлөж амьдарж байна. Гэхдээ яг гейминг видеонууд бол хийгээл явж байна л да. Тэгээд өнөөдрийн видео айгу тийм сонирхолтой ч гэх юм уу, тийм онцлог бас тийм том мэдээтэй эхэлж байна. Тэр нь юу вэ гэхээр тоглоомын дэлгүүр маань 2 жилийн өмнө нэгдэжсэн. Гэхдээ одоо 2 жилийн дараа яг одоо их дэлгүүрийн хажуудуудыг одоо энэ хүү тоглоомын дэлгүүрээ бол ер нь үйл ажиллагааг зогсоохоор болсон. Яг нарийн ярих юм бол яг дэлгүүр маань бүр тэгээ болж байгаа юм биш. Гэхдээ яг энэ их дэлгүүр дээр байгаа дэлгүүр маань бол болж байгаа. Гэхдээ яг одоо бас болцсон юм байгаад байгаа биш. 1 сар гаргаад одоо энэ он дуусаад ер нь бол хаалгуудаа бариад тэгээд болох гэж байгаа. Яг дэлгүүр нэгэд манай дэлгүүр ч одоо ингээл нэг тийм бус дэлгүүр шиг том дэлгүүр шиг ингээл амир хүн орж морал айгуу тийм ундаг дэлгүүр биш. Гэхдээ яг хуу манай дэлгүүрээр одоо ингээ үйлчлүүлдэг одоо 2 жилийн хугацаанд үйлчлүүлсэн хүмүүс бол дандаа ингэж гоё зорж ирдэг. Одоо бүр хөдөө орон нутгаас ч юм уу те бүр ингээ ажил болгож ирдэг. Одоо амралтын өдрөөр гэр бүлээрээ. За яг гинтний дэлгүүр рүү очие тэгж мэгж зорж ирдэг. Тийм хүмүүс өдөг болохоор аюу тийм гоё сэтгэл ханамжтай буцаахыг зорддог гэх юм уу. Тэгээд хэдүүлээ одоо ямар ч байсан дэлгүүр рүүгээ явж гин. Тэгээд дэлгүүр дээр очиод одоо ийм бэлгийн багц гаргасан бохоггүй манай дэлгүүр маань шинэ жилийн бэлгийн багц гаргасан. Тэгээд тэрнийхээ одоо захиалга мархиалгыг аваад байж байгаа. Тэгээд би одоо тийш очиж яг яах гэж байгаа вэ гэхээр очиод бэлгээ аваад эхний нэг хэзэн захиалга нь одоо онлайнаар хийгдсэн байгаа байхгүй юу. Тэр захиалгуудыг одоо өөрөө хүргэе гэж бодож байна. Тэгээд ямар ч байсан хэдүүлээ бэлгүүр дээр очиод хідэн захиалга ирсэн байна. Тэр хэмжээгээр нь очиод бэлгүүдээ авч гараад тэгээд өөрсдийнхөө биеэр хүргэе. Тэгээд магадгүй бас зарим хүмүүст айгаа төсөөлөөгүй юм болж магадгүй гэж бодоод тэгээд гоё ээж магадгүй л гэж бодоод ийм хийж ин та. Тэгээд ямар ч байсан одоо хэдүүлээ эхний ээлжиндийн төгжрэнээс гараад тэгээд дэлгүүр дээр очицгоё. За тэгээд явж байгаа дэлгүүрийнхаа гадаа ирсэн байна. Хэдүүлээ одоо манай дэлгүүр яг одоогийн байдлаар ямар байгаа тэрнтэй жоохон танилцчаад тэгээд нөгөө яриад байгаа бэлгийнхаа багцыг аваад тэгээд хэдүүлээ гараад хүмүүстэй хүргэж өгнө. Тэгээд ажил их байна. Гэтэ ямар ч байсан орцгоош. Зэ ингээд дэлгүүр маань ингээд шинэ жилийн уур амьсгалтай ингээд амар гоё чимэглэлтэй ингээд болцсон байна. Тэгээд яг иржсэн хүмүүс бол ингээд дотор нь ямар хуу байдгийг бол мэдчихэж байгаа бах. Гэтэ ирж байгаагүй хүмүүс зориулаад бас ингээд хальт танилцуулчих. За ийшээ ингээд явах юм бол манай дэлгүүр манаас ингээд 2 өрөөтэй байгаа. За ийшээ ингээд бас тоглоом моглоом ингээд янз янз юмнууд байна. За сүүлийн үед бол юм blind box бол манай дэлгүүрийг бол их эзэлж байгаа. За тэгээд мэдээч юм хүүхдүүдийн тоглоом моглоом чихмэл юу вэ те тэр өөр октодын болон байна. Chromium те цүнхнүүд байна. За энэ болохоор яг 10 жилийн сурагч нар зориулсан цүнхнүүд байна. Усны сав. За тэгээд тоглоом. За ингээд торч гэрэл. Энэ бол миний дуртай гэрлэлүүдний нэг байгаад байгаа. Тэгээд эдгээр бол айгу гоё ястыг одоо нэг чимэглэл гэрэл гэдэгтэй. За тэгэл ингээд Minecraft-ийн юмнууд байна. Жишээ capybara гэж хонгон өсөрдөг бүү мүү гэл те. За энэ бол энэ сарын онцлог тоглоом байгаад байгаа. Би энд бол үнэхээр дуртай. Рекламдах юм бол за хальт рекламдчих дээ. Одоо ингээд Toyota-гийн Alpine S-ний лицензтэй Toyota-гийн хамгийн алдартай 3 спорт машин байгаад байгаа хгүй. Supra GT86 A86 гэдэг. Одоо миний нөгөө насаар ярьж байгаа энэ Initial D гэдэг юм байгаад байгаа. Энэний одоо гол дүрийн машин байгаад байгаа. Тэгээд өдөрлөгтэй машин дрифт хийдэг. Тэгээд хэмжээ нь аягүй жижиг. Ингээд хаан чамаагүй авч яваад тоглох боломжтой. Болохгүй бол кермалаад аваад явчихдаг ч юм уу те. Тэгээд дээрэс нь ингээд хүнд бэлгэлэхэд аягүй гоё юм савтай байгаад байгаа юм л та. За энэ болохоор юм угсардаг зогсоол нэнд байгаад байгаа. Тэгээд энэ өрөө бол нэг юмрхүү одоо хэдүүл ийшээ орцгоё. За ингээд жижиг сажиг юм зөндөө өндөө. Ийшээ ингээд blind box гэл одоо blind box ирв ярьж те залуусаа. За тэгээд миний нөгөө яриад байгаа бэлэг бол энд байна л да. Бэлэг маань болохоор яг ийм ууттай. Одоо яг ингээд очно гэсэн үг. Тэнгүүтээ дотор нь болохоор юм ингээд Minecraft-ийн төлхүүрийн осоор асдаг. Гэхдээ энэ болохоор сэлэм юм уу ном сум аль нэг нь рандомор очин заяа. За тэнгүүтээ за юм чихэр байгаа. Cavi чихэр, юм зомби чихэр гэдэг нэртэй. Чамигийн дэлгүүрээр зарагддгаар бас айгу алдартай болж байгаа, тренд болж байгаа. Эдэнгүүт ингээд айгу тийм ам дотор хайлж байгаа юм шиг гоё мэдрэмж өгдөг тийм чихэр бэлээ. За энэ болохоор Stitch-ийн юу байгаа лабобо гэх юм уу стич бобо гэх юм уу. За ер нь бол бэлгэн дээр мөн бол энэ Нарутогийн лабобо очих хэрэгтэй байхгүй. Гэхдээ яг үнэхээр Наруто мэдэхгүй одоо сонирхгүй гэж их юм бол энэ стичтэйг нь авч болно. Тэгээ энийг ингээд солиулаад авч болно. Гэхдээ яг үндсэн бэлэг маань бол ийм Нарутотой байгаа. За тэгээд Uno байгаа. Тэгээд Uno бол Minecraft-ийн юм уу, Toy Story-ийн ч юм уу рандом байдлаар Uno-нууд очино. За тэгээд Calpis ундаа маань. Тэгээд манай ундаа бас рандомор одоо ногоон юм уу ягаан нь очино. Дотроо бол ингээд яг адилхан хэрнээ рандом юмнууд очино. Хэрвээ та бүхэн гэхдээ солихыг хүсэх юм бол зөвхөн энийг солиулж авч болно. Энэ жилийн шинэ жилийн бэлэг маань нэг иймэрхүү байдалтай харагдаж байна. Одоо хэдүүлээ энэ бэлгийг аваад гараад тэгээд нөгөө хүргэлтүүд рүүгээ очиж хүргэж өгье. Онлайн захиалгууд ороод ирсэн. Тэгээд ямар ч хэсэг айлууд руугаа явна. Энэ бэлэг маань болохоор ингээд 75,000 гэж байгаа юм байна л да. Гэж байгаа юм байна л да. Жишээ үгүйс мэдчихлээсэн л та ингээд
Ийм юм наасны нь бол мэдээгүй юм байна. За тэнгуут энэ нэг 135 гэдэг байгаа. Энэ болохоор яаж байгаа вэ гэхээр бэлгийн апгрейд хийж болж байгаа гэсэн үг. Одоо ийм нэг тоглоомоор апгрейд хийнэ гэсэн үг. Энэ болохоор бусад юм ерөөсөө адилхан санийхтайгаа. Гэсэрнэ ийм одоо машин одоо ч угсардаг зэрэг краштай. Тэгээ хойноо ийм гацуур үүрцэн улаан өнгийн ийм трак гэхгүй. Тэгээ айгүй гоё тоглоом. Яг өөрөө угсарсан нь одоо энд байхгүй л байна л да. Тийм болохоор бас харуулах юм айгүй хэцүү маа. Хүнд бас бэлгэхэд айгүй гоё ийм тоглоомыг авах юм бол яг саяны бэлгэн дээрээ нэмэгдээд 135,000 болж байна. За хэрвээ энэ маань жоохон эргэжтэйлэг байна. Өөр юмар сольж болохгүй гингүүт. Бас нэг юм байгаад байхгүй. Угсардаг гэхэр ч айгүй биш ээ. Өөрөө хийдэг. За guys тэгээд дээрэс нас нэг юм хэлхээ марцчихжээ. Одоо ингээд манай дэлгүүр рүү орж ирээд энэ бэлгийн багцч байна уу эсвэл юу ч хамаагүй ингээд бодолтож аваад үнийн дүн нь ингээд 100,000 гарч штэ. Тэнгүүд одоо яг энэ 12 сарыг дуустал буюу одоо дэлгүүрээ хаагдсан хаагтал нэг урамшуулттай байгаа. Тэр нь юу гэхээр та бүхэн 100,000 төгрөгөөс дээш юм авах юм бол энийг эсвэл энэ хоёрын аль нэгийг сонгоод ингээд бэлэг болгоод авах юм байх зөө. Ингээд энэ хоёрын аль нэгийг сонгоод авах гэсэн үг. За ийм урамшуул бас явагдаж байгаа юм байна. Тэрийг хийлгэнэ энэ дэлгүүрийнх нь үнэн. За тэгээд үлээ одоо бэлгнүүдээ аваад тэгээд хамтдаа замдаа гарцгаая. За guys тэгэхээр хүргэлтээ их гээд ирсэн байна. Бэлэг маань энд байна. Тэгээд ямар ч байсан айл маань бол энэ байр байна уу? Энэ хажуугийн байр юм уу? Тэг ямар ч байсан айлаа олоот тий. Тэгээд хэдүүлээ. Орц руу норё идэхгүй л амар хүүтэн байна. 153 тоо тэгэхээр энэ л юм байна л та. Шууд залгачтай юм шүү дээ. Тийм үү. Хүргэлт штэ. Тэ. Танах руу авах гээд штэ. Энэ хүүхд мөгтэйгээ бол байхгүй юу? Тийм үү. За тэгвэл ингэ ячидэх хөө. Би нөгөө нэг бичлэг хийж байгаа. Гэхдээ таныг оруулахгүйгээр ингээд бичлэгээ ингээд ячидэх хөө. Дараа нь оруулчихъя хөө. За баярлалаа. Та нөгөө анхны захиалга хийсэн байхгүй. Би тэгээ нөгөө эхний хідэн захиалгаа өөрөө хөргөж явж байгаа байхгүй юу? Тий. За баярлалаа. За ингээд аюу гой нарт өдөр байна. Тэгээ айлд нь орохгүйгээр ингээд шууд үүдэн таарна гэдэг чи бас ингээд сайхан учирлээ шүү. За ингээд удахгүй цагаан сар шинжил болох гэж байна доо. Гэгчнээс шал хамаагүй юм яриад байхгүй. За хэдүүлээ одоо ингээд дараагийнхаа газар руу явцгаая. За энэ л ингээд ах их нар байгаа юм шиг байна да. Багнуур биш. Багнуур байна уу? Багнуур байхгүй. Багнуур энд байна. Унаанд юм тавих гэсэн. За одоо хэдүүлээ багнуурын унаанд юмаа тавих гэж байна. Сайн байна. Сайн байна. Энэ хаягаар л яах юм. Тэгээд өөрчлөл нь холбогдоод л авчих бах тий. За тэгээд би тэгээд энэ хүн рүү таны утсыг явуулчих. За баярлалаа. За. За. Унаанд тавьчлаа. Бодсноос аяга амархан юм. Би зүгээр унаа олдохгүй бас хөрхөн хинээр явдаг юм болов гэж утсан чи. Зүгээр унаанууд бол ингээл бэлэн байждаг юм шүү дээ. За guys тэгэл явж л байна да. Манай одоо дараагийн дэлгүүр маань ер нь бол нэг 2 газар нэгдэх гээд одоо ингээд төлөвлөөд ажиллаж байгаа юм. За одоо манай энэ дэлгүүр маань 12 дугаар сарыг дуустал ажиллаад тэгээд хаагдна гээд байгаа шүү дээ. Тэнгүүд мэдээж дараагийн дэлгүүр одоо нэгднэгээд бас яриад байгаа. Тэр маань одоо хаана нэгдэх гээд байгаа вэ гэхээр Michelle Expo гэдэг дээ шүү дээ. Michelle Expo-гийн одоо Lidl Venice гэдэг одоо ийм худалдааны гудамжиг ийм газар ер нь нэгцсэн бохгүй. Гэхдээ та хэд баг мэдж байгаа бах. Гэхдээ мэдгүй хүмүүс байж магадгүй гэж бодоод хэлчихье. Тэнд нэгтгэж байгаа. Гэхдээ яг нөгөө амар дажгүй дэлгүүр нээчих гээд бас ингээд гоё өнгө үзэмжтэй айгүй тийм гоё дэлгүүр нээн гээд ажил ихтэй 1 сарын дундуур байна уу одоо 2 сарын ихээрч байна мэдгүй. Ямар ч байсан удахгүй нээгдэх юм. Гэхдээ тэрнээс өмнө одоо тэр дэлгүүр нээгдэж байгаа газар дээрээ би очиод одоо энэ шинэ жилийнхаа бэлгийн багцыг бас ингээд өөрөө ингээд биеэрээ худалдаалаад нэг өдөр зогсъё гэж бодож байгаа байхгүй. Тэгэхээр нэг өдөр ч гэжтэй нэг 2 цагийн хугацаанд. Тэгэхээр тэр өдөр маань хизээвэ гэхээр одоо энэ хагас сайн буюу 12 дугаар сарын 13 цагаас эхлээд 15 цаг хүртэл хэрч одоо өдрийн 1 цагаас 3 цаг хүртэл тэнд өөрөө зогсоод тэгээд энэ шинэ жилийнхаа бэлгийн багцыг зөвхөн одоо энэ бэлгийн багцаа зараад зогсно. Тэгээд тэр үед та хэд бас хүсэх юм бол ирээд бэлгийн багцыг миний гараас судалдаж авч болно. Тэгэхээр та хэд одоо ямар нэгэн байдлаар ирэхийг хүсэх юм бол яг энэ хагас өдөр тийм цагийн хуваарийн дагуу очих нэ. За guys тэгэхээр одоо юм бүр баларсан. Тэгээд яваад заяа. Тэгээд унаан тавиад тэгээд нөгөө өдрийн их чинь төргөж өгчөөд тэгэл одоо бүр нөгөө хотын нөгөө зүг рүү явж байгаа байхгүй одоо бүр модны хоёр ийшээ. Тэгсэн чи одоо ингээ харах болцсон. Дунд нь шээс үрээд тэгээд өлсөөд сая нэг юм идэж мэтчээд гарч ирээд завсарлага авчаад гараад ирсэн чи төгжрээ дуусаагүй. За эвч гэсэн дараагийн айл дээр очиод уулзцгаая. Тэгж Яа яг нэтээс нь авчдаг шнэ. За хүмүүсээ тэгэхээр хэдүүлээ дараагийн айл дээр ирлээ. Харьцангуй хурдан ирлээ. Яа 101 хаана вэ? Сайн байна уу? Сайн байна. За нэг ороод явах. Энэ ингээд хөргөлтөө өөрөөгээ явж байгаа юм тэгээд эхний одоо ингээд гоё. За сайн байцгаана уу?
За мэ энэ хөрөлтэй ингээд бэлэг авсанд баярлаа. Эхний 5 үргэлтэй өрөөж байгаа байхгүй. Тэгсэн чинь арай тий эхний 5-ын одоо хилд нь орцсон. Тэгээд өргөж байна. За тэхөө. Сайхан бүр юм төрөлхийн үзэл. Дэлгүүрт нь авчин гэжсэн. За. Яаж хэрэг дээр тавихгүй зүгээр. Тавихгүй өөртөө. Би ч ихсээс бүлүүрдээд ингээд. За. Баярлалаа. Сайн оо. Гоёно гэртэ. Нэг давхар гэсэн байна. Амар тийм бэлдэж байхад дандаа юм гинтийн гарч ирээд байгаа хүмүүс өдрөөс хойш. Өдрийн нөгөө нэг их ч бас яг ингээд юурон ингээд залгаа байжсэн чи гинт хажуу зогсож исэн. Тэгээ сая юм лефт дарах гэж зогсож исэн чи нэг давхар ингээд bijсэн. Байна. Тийм үү. За зурсан зураг өгье гинэ. За зурж исэн юм уу те? За баярлалаа. Тийм ш 86 биш юу. За баяртай. За баярлалаа. Машин зурч надад өглөө. Энэ бол 86 гинэ. Хачир ахгүй. 86 дэлгэрж ийн Монголд залуусаа. За өнөөдөр бол үнэхээр нэр үхлийн төгжрээтэй өдөр байна. Гэхдээ ямар ч байсан дараагийн хайлын гэрийн навд ирсэн байна. Энэ хэддүгээр байр юм бол? Муу юм шүү дээ. Энэ бэ. Сайн байна. Хүргэлт төвчэрсэн. За баярлалаа. Хинд авч байгаа. Авч байгаа хөлтөн байгаа юу? Сайн байцгаана уу? Сайн байна. За тэг орд явахтай тэгэл нэг. Хэдэн настай? Сайн байна. Сайн байна. 8 настай. Чи хэдэн настай? 6 настай. За баярлалаа. Дулаацад авчлаа. Чих мэх дарах байлсан. Тэгээд гоё бэлгээ өгсөн. Тэгээд одоо төлөө дараагийн хайл руу явна. За миний олж мэдж байгаагаар ер нь бодож байгаагаар яг энэ хашаал болцоод байна л та. Уг нь хүнд нь хилцэн дуутцсан. За жоохон орчих уу. Сайн байна уу? За сайн байна. Мөн үү? Биш юм болов гэж бодоод тарай. Энэ нөгөө нэг юугаа өрөж өгөхгүй л сайн байцгаана. Хөргөчлөг тавьчихсан шүү дээ. За энэ нөгөө нэг хөргөлтийг нь төрөж гэж байгаа. Сайн уу. За. Хин авсан. Эсвэл бөөнөрөө ингээл авсан юм уу? Баярлалаа. Бүр тэр ингээд зураг мураг ингээ хийлцсэн байдаг юм уу? Тэн бүр ингээ миний зураг мураг шүү дээ. Суугаад идэ. За тий. За тэхөө. Тэгчээд одоо дараагийн хайл руу яваа да. За. Айгу вайфтай өгччихсэн. Зурагтан дээр би явлаа. Тэнд бүр зураг ингээд байлаа. Хайр сатавтай шүү дээ. За баярлалаа. Баяртай. За ямар ч хэлсэн дараагийн хөргөлтийг хүргэчлээ. Одоо нэг айл үлдсэн баха. Хоёр ч байна уу? Юу юм бэ манайха? Одоо сүүлийн айл юм байна. Тэгээд одоо хэдүүлээ энэ айл руу орж бэлгээ өгчөөд тэгээд ер нь ингээд болчихж байгаа юм байна. Одоо тэгэхээр чи ихний 5 захиалга гэсэн үг. Онлайнаар захиалсан одоо 5 айлдаа аваачаад явж исэн захиалгаа хүргэчлээ. Тэгээ дээрээс нь би бас өнөөдөр ингээд өмнө нь бол ерөөсөө хөргөлт хийж үзэж байгаагүй. Анх удаа хөргөлтөө хийсэн. Тэгээд одоо хөргөлт хийх бас хэцүү тал нь юу байдаг юм бэ? Тэрийг бол амар мэдэрлээ. Жаргал зовлонгийн жоохон хуваалцлаа. Тэгж ямар ч хамаарлаг юм бариад. За guys дараагийн айлын гадаа ирсэн байна. Энэ хайроо орох юм байна. Амар хүтэн байна бүр. Жоохон зогсонгууд амар хүтэн болчиход тах юм. Тэгээд хэдүүлээ дараагийн хайл руугаа орцгоо. 9 давхарт нэг смарт хаалга байгаа тэр гинэ. Тийм байна. Амар смарт юм байна. Үргэлт тавьчихсан юм аа. Үргэлт тавьчихсан. Сайн байна. За сэвчина. Яа. Ой. За маар. За баярлаа. Сайн уу? Баяртай.
За guys ингээд гараад ирлээ. Тэгээд ямар ч байсан өнөөдрийн видеон дээр манай одоо Grimace Chess дэлгүүрээс одоо шинэ жилийн багцыг онлайнаар захиалсан эхний 5 айлд би одоо өөрөө очиод энэхүү багцаа хүргэж өгье гэж бодож ирсэн. Тэгээд тэрийг яг олон нийтэд зарлаагүй, олон нийтэд зарлах юм бол жоохон утгагүй болчих шүү дээ, тий. Тэгээд ямар ч байсан тэр бодлоо биелүүлээд ингээд айлуудад өөрийн биеэр авчиж өглөө. За ингээд ямар ч байсан 2 жилийн хугацаанд манай дэлгүүртээ ингээд их дэлгүүрийн хажууд байдаг дэлгүүртээ хамт исэн та бүхэнд баярлалаа. Тэгээд одоо энэ он дуусгаад буюу одоо 12 сар дуусгаад тэрхүү дэлгүүр маань хаалга үдэ барих гэж байна. Тэгээд тэрнээс өмнө та бүхэн хэрвээ хүсэх юм бол ирд сонирхоорой. Заавал юм авах шаардлага байхгүй. Гэхдээ хэн нэгэнд бэлэг авах гэж байгаа ч юм уу. Тиймэрхүү байх юм бол манай дэлгүүрээс шинэ жилийн одоо энэхүү бэлгийн багцыг манаас сонирхоод үзээрэй. Тэгээд та бүхэн бас захиалж махиалж авч болно. За тэгээд нэг иймэрхүү өдрийг ямар ч хэлсэн өнгөрөөлөө. Тэгээд энэ удаагийн видеоны түрээ дууслаа. Дараа уулзцгаая. Bye. Яа. Эртээ танад бас танаа тоны танаа тонондоо